олон хорт хавдар байгаа. Бид нар Бурхны үгийг дагахгүйгээс болоод бидний зүрх сэтгэл, бидний сүнс ийм элдв өвчнөр дүүрэн болсон байна. Тэгээд энэ элдв өвчнөр дүүрчихлээ бидний зүрх сэтгэлээс сайн юм юусаа гардаг. Дандаа олиггүй юм гарна. Тийм ээ? За дараачих юм гэнэ. Бурхан бол бүгдийг мэднэ. Тийм ээ? Тэгээ би нэг эвтер бид нар нэг хичээл үзчихсэн. Надад аягүй сонин юм хэлсэн байхгүй. Одоо би нэг кино үзчих байхгүй. Одоо нэг юм цаг хугацааны машинтай кино. Тэгсэн чинь одоо нэг залуу ингээд нөгөө хөлсний алуурчин болж байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээд нөгөө одоо хөлсөж авч байгаа хүн нэлдэг байхгүй. Нөгөө хөлсний алуурчин залуу Францын сураа явж байна. Тэгсэн чинь нөгөө хөлсөж авсан хүн харснаа чи хятадд сураач гэдэг байхгүй. Яах юм бэ хятадд сурч гэсэн. Чи надад итэг заяа. Хятадд сурсан чинь дээр шүү. Би ирээдүгээс ирсэн шүү гэдэг байхгүй. Тэгсэн чинь дараа нь яг кино төгсгөл рүү яасан гэхээр нөгөө залууч нөгөө одоо тэр хөлсөж авсан хүн ирээдүгээс ирсэн. Тэгсэн чинь мань хүн нөгөө дараа нь хятад хүүхэнтэй суугаад тийм хятад аюу олон жил амьдраад ирдэг байхгүй. Тэгэхээр мань хүн болохоор одоо ирээдүгээс ирсэн учраас мэдчихэж Францаас сурах хэрэггүй хятад дэндээс суу. Хятад хүүхэнтэй суун тийм хятад одоо 20 30 жил амьдрыг мэдчихэж шүү дээ тэр хүн чинь тийм. Яг түүнтэй ижлэх юм тийм ээ. Бурхан өнгөрснийч бурхан, одоогийнч бурхан, ирээдүйнч бурхан. Тийм ээ. Бурхан бидний 10 жил, 20 жилийн дараачхыг бурхан нэвч шууд мэдэж байгаа. Тийм учраас өнөөдөр бурхан надад тийм ээ. Хэрвээ намайг Францаас сурж байгаа бурхан надад ганцхан шиг хятадд сур гэвэл I better listen to him багтаа. Тийм ээ. Тэр бурханы үгийг сонсож дагсан дээр яг бурхан миний ирээдүйг мэдж байгаа учраас. Тийм ээ. Бурхан бидний ирээдүйг мэдж байгаа. Тийм учраас өнөөдөр тийм ээ одоо бид нар бурхан хэрв надад үнэхээр тийм хайртай юм бол тийм ээ миний ямар ч сайн муу байдал бурханы надад хандсан хайрыг өөрчлөхгүй гэдэгт би итгэж байгаа бол тэгвэл бурханы надад өнөөдөр хэлсэн өгсөн тушаалууд нь яг миний сайн сайхны төлөө юм. Би үүнийг дагаж мөрдвөл тийм ээ би үүнийг дагаж мөрдвөл би амьдралдаа хамгийн аз жаргалтай. Өнөөдөр би амьдарч болох тэр хэмжээнд бурхан намайг ямар хүн байх гэж төрүүлсэн. Би яг тэр хэмжээнд хүртэл би амьдарч чадна гэсэн үг. Тийм ээ. Тэгвэл би өнөөдөр бурханаас би маргаашийн чиг баримжааг асуугаад бурхан минь би хаашаа явах вэ? Өнөөдөр тийм үү бидний амьдралын өмнө шийдэх ёстой шийдэл байна. Би хинээс асуух вэ? Миний ирээдүгээс ирсэн, миний ирээдүйдэр ч гэсэн оршин байгаа. Ирсэн би бурханаас л асууж шин. Окей. Би өгөн Францаас сурмаар байдаг бурхан. Яах вэ? Хятадд сур. Окей, за хятадд сур. Яг л бурхан ирээдүгээс ирсэн юм чинь. Тэгвэл бид нар яг л ийм шийдвэр гаргах нь биш. Тэгэхээр бурхан бол бүхнийг мэддэг. Бурхан тийм учраас бид нар бурханы өнөөдөр надад өгж байгаа замаар алхах нь миний хувьд хамгийн зөв зам юм а гэдгийг бид нар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ бол бидний бурханд итгэж байгаа итгэл юм а. Үүнийг л бид нар бурханд итгэж байгаа итгэл гэж. Бурхан надад ирээд нэг юм хэлдэг. Би өөдөөс нь зөрөөд окей за бурхан хятадд сурч. За би биш та Францад сурж байгаа заяа. Би 3 жил Франц хэлээ үзчихээд яг дараа нь хятадд үзчихээд яг гэвэл энэ бол миний бурханд итгэж байгаа итгэл мөн үү? Бурханд итгэхгүй байгаа. Бурхан надад хятадд сураа гэж байгаа нь окей. Бурхан надаас хамаагүй илүү сайн мэдж байгаа. Яг л бурхан миний ирээдүйг ч мэддэг. Тэгэхээр бурханы өнөөдөр надад яв гэж байгаа зам тийшээ хий гэж байгаа зүйл бол хамгийн зөв зүйл учраас намайг тэг гэж байгаа гэдэг итгэж байгаа итгэл бол бидний сайн бурханд итгэж байгаа итгэл юм аа. Зөвшөөрч байна уу? Тэгээ өнөөдөр биднэрт байгаа нэг том асуудал юу байдаг вэ гэвэл бидний амьдралын одоо гол цөм бол бурхан байдаг. Бид нар өөрсдөө байдаг. Бид нар ганцхан өөртөө юу хүсэх хэрэгтэй, юу таалагдж байгааг бид нар хайж хүсдэг баг. Харин бид нар зогсоод бурхан юу хүсэж байна? Бурхан намайг өнөөдөр хаашаа явуулмаар байна? Бурхан өнөөдөр яг надаар юу хийлгэмээр байна? Үүнийг хайж эхлэх нь бидний хамгийн зөв амьдрах зав юм аа. Одоо жишээлбэл бид нар ингээд еврейчүүд болох айгүйх ярьдаг байхгүй. Одоо ингээд дэлхийн хамгийн одоо шилдэг
хүндрэлтний түүхэнд тийм ээ хамгийн гүнзгий нөлөө үзүүлсэн 200 хүн гэсэн чинь бараг 50% нь еврейчүүд байна гэж байгаа. Яагаад? Одоо янз бүрийн тийм домог явдаг байхгүй. Еврейчүүд бол хэвээр ингээд амар ухаантай яадаг ийдэг те. Одоо ерөөсөө станер амар амтд те. Би бол энийг өнөөдөр юу гэж хардаг вэ гэвэл еврейчүүд яагаад өнөөдөр энэ ертөнцийн амьдрал дээр ингэж хамжилт олж чаддаг вэ гэвэл еврейчүүд өнөөдөр яг Библийн үндслээр ертөнцийг хардаг байхгүй. Тийм ээ. Библиэлд биднэрт амьдралын тухай, хүмүүстэй харилцааны тухай, ажилдаа хандах хандлагын тухай, тийм ээ. Юу яаж шийдэх тухай бараг бүх зүйлсийг хамарсан байна. Тэгэхээр еврейчүүд бол өнөөдөр Христэд итгэдэг ч гэсэн Бурханд итгэдэг. Тийм учраас тэд нар Байбл дээрээс бүх ертөнцийг үзэх үзлээ толгуурлаж босгож ирдэг байхгүй. Тэгвэл энэ ертөнцийг тэр хүмүүс яг өнөөдөр байгаа байдлаар зөв харж чадж байгаа учраас энэ ертөнц дотор энэ хүмүүс хамгийн зөвсөн амжилтыг олж чаддаг байна. Тэгэхээр өнөөдөр амжилт олохыг хүсэж байгаа хүмүүс байвал та нарын ерөөсөө очих ганцхан цаг байхгүй. Библи унш. Бурхан энэ асуудлыг юу гэж хэлдэг юм бэ? Ийм зүйлд яаж хандах гэж хэлдэг юм бэ? Өөрөөр хэлбэл бид нар Библи дээрээс л хамгийн зөв толгуур үзэл санаануудаа бид нар олж авч бүрдүүлж чадах юм бол бид нар маргааш энэ ертөнц дотор амьдраад явхад бидэрт хамаагүй easy байх болоо. Тэгээд Бурхан өнөөдөр биднийг тийм ээ бид нар хэлдэг тийм үү? Хамгийн нэгдүгээр та бид нар юу үзлээ хамгийн эхлээд энэ хүмүүс нэг л халуун муудаад байна тий. За юу гэлээ? Бурханы мөн төрөх бол Бурхан бол хайр. Хоёрдугаарх нь Бурхан бүхнийг мэднэ. Бурхан бол хайр, тийм ээ. Бурхан хайр учраас Бурханы бидэнд өгсөн хууль тушаалууд, зааврууд бүгд бидний сайн сайхны төлөө юм аа. Тийм? Хоёрдугаарх нь Бурхан бүхнийг мэднэ. Гуравдугаарх нь Бурхан бүхнийг чадагч. Тийм ээ. Бурхан бүхнийг чадагч. Өнөөдөр хэрв тийм ээ хин нэгэнд бидний ийшээ алхаа гэж чи өнөөдөр ийшээ явж энэ зүйлийг хий гэж Бурхан хэлж байгаа болов Бурхан түүнийг заавал гүйцэлдүүлэх тийм ээ тэр Бурхан өөрийн хүчээр түүнийг заавал гүйцэлдүүлэх болно тийм ээ бид нар үүнд итгэх хэрэгтэй. Тэгээд би одоо энэ номыг анх бичсэн энэ одоо Клод гэдэг хүний нэг гэрчсэн тэр түүхийг болцоо тэгээд энэ Клод гэдэг хүн яасан гэхээр одоо өөрөө Бурханд үйлчлэхтэй төлөвлөгөө гаргасан гинэ. Ингээд Библийн сургууль төгссөн тий. Тэгээд ерөөсөө Библийн сургууль төгсөөд Библийн бүх семинарт суралцаад тэгээд мань хүн юу гэж бодсон гэхээр окей би Бурханы төлөө ингээд ажилланаа. Би яваад шүү дээ. Айгүй олон сүм таринаа. Ингээд шийдсэн байхгүй. Тэгээ мань хөө одоо Бурхан хандад залбираад одоо Библи одоо сүм яаж тарих тухай бүх л арга одоо бэлэн байгаа арга технологи суралцсан гэж байгаа. Тэгээд за одоо гээд нэг газар нүүж очиод сүм тарихаар оролдож ирсэн. Тэгээд 3 жил өнгөрөхөд юу яасан сүм юу ч байдаггүй. Мань хөө хураасан хамаг мөнгөө дуусгаад авгаатагаа тий. Аавындаа нүүж очиод аавынхаа гэрт хамт амьдраад ингээ ноцтолтой байдаг. Ерөөсөө бүх юмыг одоо ингээ мань хүн төлөвлөчихсөн. Уг нь бүх юмыг яг л зөв хийгээд байдаг. Төмөрлөө юу ч хүсэхгүй. Тэгээд сүүлдээ мань хүн одоо нэг сүмд нөгөө нэг юм одоо мэдээллийн албан дээр ажилд ороод тэг явж байхдаа одоо яг энэ Henry Blackaby гэх хүнтэй дайралцсан гэж байгаа. Тэгээд мань хүн лекцэн дээр суугаад тэгээд мань хүн одоо юу гэж ойлгосон гэхээр окей. Ерөөсө Бурхан бид нар ингэж үйлчлэдэг юм байна. Би өөрөө төлөвлөгөө гаргаад Бурханаар тэрнийг ивэлгэн гэж ерөөсө байдаггүй юм байна. Би яаж Бурханд үйлчлэх юм бэ гэвэл өнөөдөр Бурхан хаана ажиллаж байгаа гэдгийг би олж хараад тэр Бурханы ажиллаж байгаа газар л очиж би нийлж байж тэгжээж би Бурханд үйлчлэх юм байна гэж ойлгосон гэж байна. Тэгэнгүүт мань хөө ингэсэн гэнэ. За окей. Бурхан хаана ажиллахыг яаж мэдэх вэ? Тэгээд тэр ойр орчмын одоо хотуудаар яваад хин одоо өнөөдөр сүм ямар газар сүм тарихыг хүсэж байна.
ямар газар одоо эсийн бүлэг хэрэгтэй байна. Тэ? Үүнийг ингээ асуугаад явсан чинь 3 сарын дотор мань хүн 3-4 сүмийн суурь тавьж чадсан гэж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ юу хэлж байгааг бол бид нар өнөөдөр ихэнхдээ бурханд үйлчлэх гэхдээ яаж үйлчлэх гэдэг вэ? Бид нар өөрсдөө бодож байгаа. За ерөөсөө би ингээ хараад байсан чи би ер нь нэлээд одоо ингээ те чаг гэд янз бүрийн юм яриад чаддаг те. Ер нь одоо ингээ би яриа хөрөндөөч гайгүй юм шиг би ерөөсөө пастор болно гэж би боддог байхгүй. Пастор болно. Пастор болоод яг баахан сүм дээрээ хийчээ. Тэ? Ерөөсөө тэгээ ер нь ингээ ер нь болоод ингээ би сүм тараад пастор болоод ингээ үйлчлэхэд бол би ер нь айгүй боломж юм байна. Баахан ном уншия. Ингэнгүүт за бурхан минь би таны төлөө ингээ тэ сүм тараад пастор болоод би халаад өгөх гэж байгаа шүү ивээгээрээ. Тэгэл бид сэлэм эргүүлээд дахиад байдаг байхгүй. Тэгэл энд бол ямар ч ихэнхдээ ямар ч үр дүн гардаг. Яагаад гэвэл бид нар яаж ингэвэл өөрөө хүсэл төлөвлөгөө гаргаад түүгээрээ бид нар түүнийгээ бид нар бурхан тулгаад байна шүү. Бурхан мань энийг ивэж өг. Харин эсэргээр бид нар бурханд яаж үйлчлэх вэ гэвэл бурхан өнөөдөр хаана ажиллаж байгааг хараад тэр бурханы ажиллаж байгаа газар л очиж бид нар бурханд үйлчлэх. Энэ цагт бурхан биднээр дамжуулаад хамгийн агуу зүйлсийг үлдэж чаддаг юм аа. Тийм ээ? Тэгэхээр бид нар өнөөдөр бурханд үйлчлэх гэдэг бол яг л бурхан бид нар ингэж үйлчлэх тийм ээ. Одоо тэгээд нэг энэ дээр бас нэг түүх ярьж байгаа байхгүй. Одоо ингээ нэг одоо нэг пастор нэг одоо хөдөө амьдрал нэг фермерийнхаа гэрт очихулсан гинэ. Гэсэн фермер нь одоо нэг гэрээ зааж өгч ийн гинэ. Чи вэштэй нэлээд явж байгаа нэг том удаан амбар харагдав. Удаан амбараар баруун тишээ эргээд дахиад нэлээд нэг том болж чулуу харагдав. Тэргээр чи зүүн тишээ эргээд дахиад тэдэн хаалга өнгөрөө тэгээд явж итэл нэг цагаан байшин байгаа. Тэрний цааталд одоо манай гэр байгаа. Тэр Монголд бол бид нар дандаа иймэрхүү чиг өгдөг шүү дээ. Тэр гудамжаар нэг мухар гудамж байгаа. Мухар гудамжны хажууд нэг чиргүүл байгаа тий. Дандаа ийм чиг баримж өгдөг. Тэгээд мань хүн ингээд явсаар гад нэг юм олоод очсон гэж байна. Тэгээд буцаа явсан чинь нөгөө фермер нэг машинд хамт суудсан тий. Одоо бараа одоо зүүр одоо урагшаа яв тий. Одоо энэгээр эргээд ингэж эргээд ийшээ орно гэхэд одоо яг түрүү чи явсан шал өөр замаар аягүй хурдан яваад очихч чинь гэж байгаа байхгүй. Тэгэхээр мань хүнд бол одоо буцаад явах мань хүн мапны чирэг алах тийм ээ. Ерөөсөө тэр хүн одоо тэр фермерийн гэрээс анх ирсэн газар руу очиход юу хэрэгтэйсэн ганцхан тэр фермерийн үгийг сонсох хэрэгтэй байна. Баруун өргөн зүүн өргөн тийм ээ. Тэгвэл бид нар өнөөдөр бурхныг дагаж амьдрна гэдэг бол яг л энэ байхгүй. Бурхан намайг баруун өргөхгүй би баруун өргөе. Зүүн өргөхгүй зүүн өргөе тийм ээ. Яг тэгвэл бурхан маргаашигч мэддэг бурхан тийм ээ. Бурхан намайг өнөөдөр баруун өргөх гэж байгаа бол миний хувьд ингээ харахад окей. Зүүн л иргмээр юм байна да. Үгүй бол чигээрэл ямаараа энэ ч биштэй гэж бодогдсон ч гэсэн бид бурхны үгийг л даах хэрэгтэй. Фермерийн үгийг л дагж хахад мань хүн ямар зүг болох нь шүү дээ. Тэгэхээр бурхныг дагна гэдэг бол ерөөсөө энэ юм аа. Бурхан ихэнхдээ биднийг одоо өөрийгөө дагуулах тийм ээ. За гандэргөө би чамайг байна шүү дээ. Тэгэхээр чи заяа библийн сургуульд сурна. Тэгээд дараа нь чи одоо тэнд очиод тийм сүм байгуулна. Тэгээд дараа нь чи одоо тэдэн хүнтэй болно. Тэгээд чи дараа нь амар алдартай пастор болно гэдэг бурхан надад хэлчих юм бол яах вэ? За нэг библийн сургуульдаа сурна. Би бол бурхандаа нэг харьцахгүй шүү дээ. Яг бол бурхан надад бүгдийг өөрсдөө хэлээд өгсөн тийм. Өнөөдөр надад бурхан минь би одоо хайчих юм байх гэж дуудах шаардлага байхгүй болчихж байгаа. Тийм учраас бурхан бидэнд хийхдээ яадаг бол заан зэрэг чи библийн сургуульд орно гэдэг байна. Дараа нь яах нь би мэдэхгүй. Бурхан л мэдчихэж байгаа. Тэгвэл бурхан бидэнд ихэнхдээ ингэж чиг өгдөг учраас гол зорилго нь юу вэ гэвэл бурхан намайг үргэлж өөртөөгөө харьцаатай, хамааралтай байлгахыг хүсэж байгаа байна. Бурхантай би үргэлж харьцаатай, хамааралтай байсны хүчинд би өсч өндөөдөг байна. Бурханы төлөө бидний юу хийж байгаа нь хамгийн чухал биш ээ. Яаж хийж байгаа нь хамгийн чухал. Гэхдээ зэрэг одоо жишээлбэл та нар хуучин гэрээ уншсан те одоо ингээд юу хэлдэг те бурхан ирээд одоо Авраам чи миний өөх газар руу явуул гэж байгаа байна. Хаашаа хаана очих юм? Тэнд очиж юу болох юм? Тэнд мэдгүй. Тэгэд Авраам өгдөгөө дагаад явж байгаа. Гэхдээ зэрэг бурханаас өнөөдөр бид нар ихэнхдээ бид нар юу ч хүсэж байна гэхлээр тас бурхан надад нэг ойрын 10 жилийн болохыг надад нэгэнгүй хэлээд өгсөн би юм сайхан санаа амар бурханд ястаа үнэндээс итгэхэд амьдрчмаар байна гэж бид нар боддог байна.
А зүгээр чи одоо баруун тишээ яваа гэхдээ зэрэг эргэлзээд эхэлдэг байхгүй. За одоо нэрээ энэ баруун тишээ үүдэн зөв юм болоо буруу юм болоо. Одоо надад харахад бол зүүн тишээ л ямаар байна тийм ээ. Тэгэхээр энэ бол бидний итгэлийн амьдралыг босгодог зүйлс юм аа. Бурхан бол ерөөсөө биднэрт хизээж тэгэж 100% биднэрт бүх төлөвлөгөө гардуулдаггүй. Бид нар бурхантай нэг цагт нэг алхмал хийдэг байхгүй. Нэг дэх алхмаа хийхэд бурхан дараачийн алхмыг нээж өгдөг. Тэм учраас бид нар өнөөдөр бурхантай хамт амьдрнаа, бурханы үгийг дагаж амьдрнаа гэхэд бид нар ерөөсөө бурханаас бид нар тийм ээ одоо ингээд надад бүх одоо төлөвлөгөө өгч тэрийг чинь дагаж амьдрья гэж хүсдэг бол бидний энэ бол хамгийн буруу хандлага. Бид нар ерөөсөө өнөөдөр үг дуугаар бурхан баруун тишээ өгөл баруун тишээ л явдаг байна. Ингэж байж бидний итгэлийн амьдрал босох юм аа. За Жеремай номын 18-ийн 1-ээс 6. Тэгээ 18-ийн 1-ээс 6. Тэр оцсон. За 18-ийн 1-ээс 6. 1130. Монгол бий. Заавшгүй. 18-нд. Эзний үг Иремья дээр ирж айлцсан нь босож ваарчны доч. Тэнд би чамд үгээ айлдах болно гэв. Би ваарчид очиход тэр тэнд дугуйн дээр нэгэн зүйл хийж байв. Гэтэл түүний шавраар хийж байсан ваар гарт нь нурахад тэрээр түүнийг өөрт нь таалагдсан ондоо ваар болоод дахин хийв. Гэтэл эзний үг над дээр ирж Израилийн гэрээ энэ ваарчинтай ажил би та нартай мөн ингэж үлдэж чадахгүй гэж юу гэж эзэн тунгалж байна. Үзэгдэн ваарчны гардах шавартай адил Израилийн гэрээ та нар миний хүн тийм гэгээ. Амен. За тэгээд одоо бид нар одоо яг нэг том үндсэн үннийг бид нар аягүй сайн ойлгож авах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд бид нар их ихтэй юу гэж боддог гэхээр ингээд суучгаад би бол одоо ингэж бодох байхгүй. Окей. Бурхан намайг ер нь одоо яах гэж төрүүлсэн юм бол? Бурхан намайг хаашаа яаж ашиглах юм бол? Бурхан ер нь миний төлөө юу хийх юм бол? Тийм ээ? Өөрөөр хэлбэл миний бүх хандлага юун тухай яриад байна гэхээр би өөрийнхөө тухай яриад байгаа байна. Тийм ээ? Өөрөөр хэлбэл одоо хүүхэд болгон өөрийгөө бараг энэ ертөнцийн төв шиг хардаг байна. Тийм ээ? Одоо жишээл манай золоо бол гэр зогсчихвол ерөөсөө бүх гэр оронд болж байгаа үйл явдал мань хүний эргэн тойрон эргэлдэж байгаа юм шиг тийм ойлгох хэрэгтэй байдаг. Тэгээ бид нар их ихтэй тэрийг хараад инээж байгаа ч гэсэн бид нар ч гэсэн насан турш хүмүүс амьдрал дээр яг юм байдаг. Ерөөсөө намайг л тойрол ертөнц зэрэгэд байдаг юм шиг. Бурхан намайг ингээл хараад зааш ганцрагт би юу өгөх вэ? Ганцрагоор би юу хийлгэх вэ? Ганцрагт одоо би ямар сайхан юм хийж өгөх вэ, тий? Яг л ингэж байж идэв шиг бид нар хардаг байхгүй. Тэгвэл Бурхан of course Бурхан хүн болгоны амьдрал зориулсан нэг зорилго байгаа. Бурханы хүн болгонд зориулсан нэг үйлчлэл байгаа, төлөвлөсөн байгаа. Гэхдээ Бурханы тэр бидний амьдралд авчирч тавьж байгаа тэр зорилго үйлчлэл хаанаас ургаж гардаг вэ гэвэл Бурханы өнөөдөр энэ дэлхий дээр хийж байгаа агуу үйлсийн нэг хэсэгт болж орж ирдэг байхгүй. Өөрөөр хэлбэл одоо та нар ингээд нэг том пазл байна гэдэг бүгдийг нэвлүүлчихсэн. Нэг пис нь миний үйлчлэл. Дахиад нэг пис нь доржогийн үйлчлэл. Дахиад нэг пис нь жигжигийн үйлчлэл. Энэ олон жижигхэн үйлчлэл нийлж байж Бурханы нэг агуу том ажил, Бурханы нэг агуу том зураг бий болж байгаа. Тэгэхээр одоо бид нар ихэнхдээ ингээд жишээлбэл бид нар одоо ном уншиж чинь тийм үү? Авраамийн тухай уншиж чинь. Бид нар одоо эхлэл ном уншаад Авраамийн тухай уншиж байхад бид нар ингээд уншиж байхад бол би бол дандаа өмнө ингэж боддог байсан байна. Окей. Энэ ном юу тухай ном бэ гэвэл Авраамийн тухай ном байна. Өөрөөр Авраам гэдэг хүний тухайд би уншаад байна шүү дээ. Авраам гэдэг хүн байна. Тэгээд Бурхан энд эндээс гарч ирээд янз бүрийн юм хэлээд янз бүрийн замаар явуулаад тэгээд Авраам гэдэг хүн сонио хүн байна. Египтээс гарсны тухай уншихлаар ингээд Мосеийн тухай тийм. Оо Мосе чи ингэсэн юм тэгсэн юм байна тийм. Хэрвээ бид нар тийм ээ. Энэ бол одоо нэг тийм үг өгдөг шүү дээ. Хүн юмыг байгаагаар нь хардаг уу? Хүн юмыг өөрөөрөө хардаг гэж байгаа. Тэгэхээр
бид нар яагаад энэ номыг Авраамын тухай байна? Энэ ном яагаад Мосегийн тухай байна гэж бид нар хараад байна гэвэл бид нар өөрсдийгөө нэг юмны голцыг болгож харж байгаа. Намайг тойроод ертөнц эргэжээд юм шиг хардаг учраас бид нар тэгж хараад байгаа. Эхлэл ном бол ерөөсөө те Авраамын тухай ном биш. Эхлэл номон дээр Бурхан ямар ажил хийж байна гэвэл эхлэл номон дээр Бурхан нэг шинэ үндэстнийг бий болгохоор ажиллаж эхэлж байгаа байхгүй. Нэг шинэ үндэстнийг бий болгоод тэр шинэ үндэстнийг авч яваад тэр шинэ үндэстэн дотроос Есүсийг төрүүлэх нь Бурханы хийж байгаа ажил байхгүй. А тэгээд яг энэ ажлаа эхлүүлээд явахдаа Авраам гэдэг хүнийг авч ашигласан байхгүй. Мосе дээр энэ бол Мосегийн тухай ном биш. Одоо Египтээс гарсан ном юуны тухай вэ гэвэл Египтчүүдийн гараас Бурхан Израильчүүдийг чөлөөлж байгаа түүхийн тухай ном байхгүй. А тэр дунд Бурхан тэр үйлсийн дунд Бурхан Мосег сонгож аваад ашигласан байхгүй. Тийм ээ? Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар эндээс юу гэж харах ёстой гэвэл Бурхан энэ дэлхий дээр ингээ ажиллаж яадаг. Тийм ээ? Бурхан өөрийн агуу үйлсүүдээ хийж яадаг. А тэр дунд Бурханы тэр агуу үйлс дотор л миний үйлчлэл нэг хэсэг нь болж багтаж ордог баг. Тэрнээс биш Бурхан ерөөсөө намайг бодож сууж цаас ганцрагт ямар үйлчлэг өгөөд ганцргийг би нэг яачидаа байж гэж тийм мэдээж надад хандсан онцгой төлөвлөгөө байгаа тийм чамд хандсан онцгой төлөвлөгөө байгаа. Гэхдээ энэ бол Бурханы нэг агуу төлөвлөгөө энэ дэлхий дээр ажиллаж байгаа агуу ажлынх нь нэг хэсэг л болж ордог юм аа. Тийм ээ? Бид нар яг үүнийг бид нар олж харах хэрэгтэй байна. Тийм ээ? Тийм учраас өнөөдөр бид нар ингээд суучгаад за одоо ингээд те би одоог нь Бурханд итгэж байна. Бурхан намайг яаж ашиглах гээд байгаа юм болоо? Ямар үс хэлэх гээд байгаа юм болоо? Надад ямар авиас байгаа юм болоо? Би ер нь одоо хин юм болоо гэж бид нар өөрөө өөрсдөө хараа гайхаж суугаад байх хэрэггүй. Бид нар хаанаас эхлэх ёстой вэ? Бурхан өнөөдөр хаана ажиллаж байна гэдгийг бид нар хайж эхлэх ёстой байна. Бурхан өнөөдөр хаана ажиллаад байна? Одоо жишээлбэл хамгийн анх одоо Вашингтонд Кристиан сүм үйлсэн түүх бол одоо миний хувьд бол үнэхээр бас нэг Бурханы нэг үйлдсэн гайхамшиг байхгүй. Хамгийн анх 2003 оны хавар байхгүй. Одоо Jonathan гэдэг Солонгос хүн над руу утастаад тэгээд Jonathan гэдэг хүн одоо Норт Каролинад байж байгаа. Тэгээ яасан гэхээр мань хүн Монголд нэг жил ажиллаад ирсэн. Тэгээд мань хүн одоо DC-д одоо ингээд нэлээд том Монгол community байдаг гэсэн чинь ерөөсөө энэ сүм байгууллагыг шийдсэн гэнэ. Тэгээд одоо таньдаг мэддэг Монгол хүмүүсээс асуусан чинь нэрээ нэг ганц хоёр Кристиан хүн байдаг штэ гэсэн чинь тэгээд ганц хоёр Кристиан хүнтэй уулзж байгаа юм заяа. Бишгээ бид хоёр Солонгоо нөгөө сүмийн Солонгоо бид гурав олдож байгаа байхгүй. Ерөөсөө одоо хоол тий Вашингтон авийн Монгол community дотроос бид гурав. Энэ гурав л одоо Кристиан хүн байна гэдэг. Бид гуравтаа одоо яг энэ Кларендоны номын дэлгүүр дотор уулзах Барнес Нобл. Тэгэд ингээд сүм байгуулах гэсэн юм аа гэсэн. Би бол ингээд өөдөөс нь хараад яриад сууж байгаа шүү дээ. Тиймээс ямар сайхан юм бэ гэсэн дотроо бол би өстэй. Ингээд яг бүтэхгүй те. Байгаа нь бид гурав те. Тэгээ одоо энэ юу те ингээд одоо би одоо жишээлбэл хамбаа жигжээ өртөө амар олон жил найз мөртлөө тэр ч одоо Бурханы тухай ярьж байгаагүй те. Энэ хоёрыг хараад би бодож байгаа бүтэхгүй энэ хоёр дээрээ те. Энэ өрөмшиг ямар царай байхгүй те. Тэгээд эргэн тойрны харахаар за энэ дээр л өрөмшигтэй гэдэг хүү ерөөсө харагдчихгүй те. Энэ Вашингтон сүм байгуулна гэдэг бол те. Ерөөсө бүтэхгүй гэж би бодож байгаа шүү дээ. Огн Jonathan-ы өдөөс хараад нэр тийм ээ сайхан юм хам залбираа сууж байгаа мөртлөө өрөмшихгүй байгаа. Тэгээд нэгэд онжсэн чинь Хон пастор надтай Дэнүрээс залгаад бараг 30-40 минут ярьдаг. Хон пасторга яриаг нь сайн ойлгохгүй те. Сайхан байна. Харин тийм ээ сүм байгуулал мөн сайхнаа дотор өстэй яг шүү дээ. Ёстой бүтэхгүй бай те. Тэгээд 2003 оны 6 сард Монгол яваад өгөхгүй юу? 7 сард буцаад ирсэн сүм байгуулагдсан байдаг ш. Үгүй энэ нэр юм сони одоо нэг 3 хүн гишүүнтэй 2 нь байхгүй шүү дээ. Тэгээд нөөд чинь зөндөө хүн явчихсан дотор нь. Тэгэхгүй ёстой сони юм аа. Энэ улсад муу удахгүй дээ. Одоох ингээд явах бахтаа гэж бодсон чинь нөгөө сүм чинь ингээд улам үржээд улам томроо. Тэгээд дараа нь ингээд энэ сүм чинь бүр ингээд томроод дахиад бүр 2 сүм болоод явчихсан тийм. Тэгээд би ингээд энийг бол хараад би үнэхээр миний нүдээр харуул энэ бол ерөөсө бүтэхгүй ажил байсан байна. Ерөөсө бүтэхгүй тийм. Тэгт Бурхан тэр дунд ажиллаж ирсэн. Бурхан тэр дунд аль хэдийн сүм дэрх хүмүүсийн зүрх сэтгэлийг бэлдсэн байсан. Өнөөдөр энд сууж байгаа хүн нэг бүрийг
энэрл сүм байгуулагдахаас өмнө энэ тэрийг энэ сүм дээр аваачныг бурхан төлөвлөжсөн байсан баг. Тэгээ өнөөдөр энэ манай сүмийг бурхан өөрийнхөө гар дээр аваад явж байгаа. Өнөөдөр одоо ингээд хин манай пастор өтгөр өмнө нь ярьж байгаа л одоо за сүмээ яаж өсгөх үү гэл те. Тэгээд одоо Батулдын сүм ерөөсөө Монгол тасарсан амар олон хүнтэй сүм те. Тэгээд одоо ингээд манайгаас Батул пастраас асууж байгаа байхгүй. Танаас сүм одоо яаж өсвөө гэсэн чинь. За манайхан эсийн бүлэг хийдэг, залбиралдаг, янз бүрийн сургалт явуулдаг. Тэгээд ингээд баах юм хэлж байгаа байхгүй. Манай Батул тэндээс нь төлөвлөж байгаа шүү дээ. Одоо эсийн бүлгийн ахиугахын хийх юм байна. Одоо нөгөө залбирлын цуглаан хийгээд нэг хэсэг манайх нэг сүм дараа 6 цагаас залбирлын цуглаан хийдэг бол тэр чинь Батул пасторт уулзснаас болсон байхгүй юу? Тэгээд хамгийн гол нь Батул пастор хамгийн сүүл юу гэж хэлсэн гэхээр бид нэг аюул бол юм хийж байгаа те. Гэхдээ яг үнэндээ аль нь ажиллаад байгааг бид нар ерөөсөө мэдэхгүй. Яг үнэндээ аль нь энэ сүмийг өсгөөд байгааг бид нар ерөөсөө мэдэхгүй. Тэгээд тэр яг үнэн байгаа. Бид нар янз бүрийн хийсэнтэй манай сүм өнөөдөр аюул өсөж гин. Тэгээд манай сүм өнөөдөр аюул халуун болж гин. Яг үнэндээ юу нь болоод юу нь энэ сүмийг өсгөөд өнөөдөр бид нар ихтгэлээр өсгөөд бид нар ерөөсөө мэдэхгүй. Бидний хийж байгаа яг л бид нар ягаад мэдэхгүй өнөөдөр бид нар буруу газраас хариултыг хайгаад байгаа. Бид нар өөрсдөө хийж байгаа янз бүрийн арга технологи хайгаад байгаа. Нөө. Өнөөдөр ягаад тэ амьд өгсөм тэгэж өсвөө. Өнөөдөр манай сүм ягаад ингэж амьдарч байна? Ягаад өнөөдөр Вашингтон сүм ягаад өнөөдөр хэдхэн жилийн өмнө нэг ч бурхан христчэнтэй байсан Вашингтон өнөөдөр ийм олон хүмүүс итгэдэг болчихоо. Энэ бол бурхан ажиллаж байгаа учраас л байхгүй. Бидний хийж байгаа үйлсээс биш. Бурхан ажиллаж байгаа учраас. Тийм ээ. Өнөөдөр энэрл сүмд одоо ширээтэй одоо хэрвээ бид нар харах юм бол манай пастрын одоо резюмег бид нар харах юм бол ийм багхгүй. Бид нар хэдэн жилийн өмнө 7 жилийн өмнө тийм 7 жилийн өмнө Майнгэрл пастор 10 хэдэн хүнтэй Вашингтон сүмээс салжээ. Түүх харах юм бол өнөөдөр 7 жилийн дараа одоо энэрл сүм бол айгүй хүчтэй, айгүй амьд одоо айгүй эвэгцэн сүм болсон байна. Өнөөдөр манайх одоо Магтаалаар бол манай сүм үнэхээр амар тослогдсон байна. Өнөөдөр манай ихэнх сүм байхгүй айгүй олон залуучууд байна тийм. Ихэнх сүмийг харуул дандаа эмэгтэйчүүд хөвгтүүд байдаг байхгүй. Өнөөдөр манад айгүй олон эрэгтэйчүүд байна. Тэгэхээр энэ бол бас бурхны зорилго ажиллаж байгаа төлөвлөгөө байгаа байхгүй. Тэгвэл одоо өнөөдөр ингээд тэр хүний нүдээр манайг резюмег харуул одоо энэ сүм ингэж өссөн байгаа. Тэгвэл эндээс харах юм бол манай бол аягүй сайн ажилласан байна тийм. Манай бол одоо энэ сүмийг аягүй мундаг болгож босгож иржээ гэж харах тийм. Тэгвэл яг үнэндээ энэ сүмийг хэн босгож байгааг бол бурхан босгож байгаа. Яг үнэндээ одоо Израильчуудыг Египтээс хэн гаргаж байгааг бол Мосе биш бурхан гаргаж байгаа. Мосе тэнд очиж одоо Израильчуудыг одоо Египтчүүдийн гараас чөлөөлж байгаа юм биш ээ. Бурхан чөлөөлж байгаа. Тэгэхээр өнөөдөр энэрл сүмийг хэн босгож байгааг бурхан босгож байгаа. Тэгвэл тэр үйлчлэлтэд манайг ашиглаж байгаа. Бурхан Израильчуудыг Египтээс гаргаж байгаа. Тэр үйлчлэлтэд Мосег ашиглаж байгаа. Тийм ээ. Тэгэхээр өнөөдөр бид нар бүгдээрээ бурханд үйлчлэхийг хүсэж байвал тийм ээ. Өнөөдөр бид нар бурханд үйлчлэхийг хүсэж байвал бид нар өнөөдөр юу харах ёстой вэ? Өнөөдөр бид нар бурхан бидний дунд юу үйлдэж байна гэдгийг бид нар хайх ёстой. Бурхан өнөөдөр яг бидний энэ community тийм ээ. Өнөөдөр Монгол улс, өнөөдөр Америкийн нэгдсэн улс тийм ээ. Өнөөдөр хүн төрөлхтөд бол бурхан яг юу үйлдэж байна? Хэрэг бид нар түүнийг бурхан бидэнд харуулаад хэрэг бид нар тэр үйлсээс зурж авах юм бол бурхан биднээр дамжуулаад Мосе шиг тийм агуу үйлсийг үйлдэх болно. Өнөөдөр бид нар одоо ингээ өөрсдөө хараад надаа нэг олигтой авиас бэлэг байхгүй. Би нэг олигтой дуулж чадахгүй. Би олигтой ярьж чадахгүй. Би олигтой үйлчлэж чадахгүй. Бид нар бүгд өөрсдөө голж байгаа. Тийм ээ. Мосеч тэр тийм ээ. Бурханд ашиглагдсан тэр олон хүмүүс чиг илүү авиастай учраас, илүү ухаантай учраас, илүү сайн хүмүүс учраас, илүү мундаг учраас тэр үйлсүүд хийгдсэн юм бишээ. Тийм ээ. Харин ч бурхан өнөөдөр ямар хүмүүсийг сонгож авч ашигладаг юм бэ гэвэл хамгийн сул дорой, хамгийн чадлаггүй авиасгүй хүмүүсийг сонгож ашигладаг байхгүй. Тэ? Одоо
одоо Яаков номын 5:17-оос 18-ыг Аваа 17-оос 18. 5:17-оос 18. Илия бод бидэнтэй адилхан жирийн хүн байсан. Бороо оруулахгүй тул түүнийг залбирахад 3 жил 6 сарын турш газарт бороо ороогүй лээ. Түүнийг дахин залбирахад тэнгэрээс хур бороо асгаж газар үр жимсээ ургуулсан юм аа. Амен. Энэ дэр хамгийн гол хэлж байгаа зүйл нь Илия бол бид нартай адилхан жирийн нэг хүн байсан юм аа. Бурхан ерөөсөө тийм ээ. Энэ хамгийн хөөрхөн юм аа. Энэ хамгийн ухаантай юм аа. Энэ айгүй мундаг хүн байна. Энэ айгүй ухаантай хүн байна. Энэ айгүй сайхан ярьдаг хүн байна гэж сонгож авч үйлчлэлдээ ашигладаггүй байхгүй. Бурханы хувьд хүн энгийн жирийн байх тусмаа хамгийн сайн материал. Тийм ээ. Хамгийн энгийн Илия гэдэг хүн бурхан залбирахад 3 жил бороо ороогүй. Дахиад залбирахад 3 жил бороо орсон гэж. Тэгвэл өнөөдөр энд сууж байгаа биднийг ч гэсэн бурхан хамгийн агуугаар ашиглаж чадна. Өнөөдөр бид нар хэдий ч нэ авиас чадваргүй, хэдий ч нэ бид нар сул дорой, хэдий ч нэ жирийн хүн байх тусмаа бид нар төдий ч нэ сайн бурханы сайн ашиглах материал байна. Тийм ээ. Яагаад гэвэл бид нар энэ үйлсийг үлддэг юм аа. Бурхан үлддэг. Өнөөдөр энэ дэлхийд хийгдэж байгаа бүх агуу үйлс бол бурханы гараар л хийгдэж байгаа. Бурханы хүслээр хийгдэж байгаа. Тийм ээ. Тэгээ бид нар энэ Муди гэдэг хүний тухай бид нараас өмнө ярьж байсан тийм ээ. Одоо Муди гэдэг хүн бол өнөөдөр одоо Чикагод Мудийн институт гэдэг аюул мундаг Christian институт байна, том сургууль байна. Тэгээ энэ хүн яасан гэхээр зүгээр л одоо гутлын худалдаачин байсан гэж гутал зардаг хүн. Тэ? Тэгээ гутал зардаг хүн байж байгаа. Тэгээд одоо 18 настайхдаа бурханд итгэдэг тийм ээ. Одоо манай энэ таад бол одоо Мудигийн дээр тамаг хөшөрсөн байгаа байхгүй 20 гарцсан тийм. Тэгээ ингээд хэдэн итгэдэг хүмүүс хамт сууж байгаа бурхан залбираад нэг найз нь хэлсэн гэж байгаа. Бурханд өөрийгөө зориулсан хүнээр дамжуулаад бурхан ямар агуу үйлс үйлдэж чаддгийг энэ ертөнцид харах болно гэж хэлсэн гэж байгаа. Тийм ээ. Ерөөсөө бид нар надаар дамжуулж бурхан агуу үйлс үлдэхийн тулд тийм үү? Надаар дамжиж агуу үйлс үлдэхийн тулд би авьяастай чадaltaй мундаг хөөрхөн сайхан байх алба ерөөсөө байхгүй. Ганцхан нөхцөл байгаа. Юу гэвэл би бурхан өөрийгөө 100% зориулдаг хүн байх ёстой. Ийм л хүн байвал бурхан түүгээр дамжуулж агуу үлддэг юм аа. Тэр Муди гэдэг хүн шийдсэн гэж байгаа. Би бурхан өөрийгөө 100% зориулна. Бурхан бид нар өөрсдөө яаж 100% зориулдаг юм бэ? Тийм үү? Бурхан бид нар ерөөсөө 100% итгэдэг л байхгүй юу? Бурхан надад хайртай. Сая бид нар яг үздсэн зүйлс тийм ээ. Бурхан надад ямар ч нөхцөлд хайртай гэдэг бид нар хатуу итгэх ёстой. Тийм ээ. Бурханы миний амьдрал зориулж байгаа хүсэл болов хамгийн үнэн зөв гэдэгт бид итгэх ёстой. Тийм ээ. Бурхан бол бүхнийг мэддэг. Бурхан бүгдийг чаддаг. Бурханд би итгээд алхахад бурхан намайг хизээш фейл хийхгүй гэдэгт бид нар 100% итгэж байвал энэ бол миний бурханд өөрийгөө зориулж байгаа зориулт баг. Энэ сэтгэлд бидний бурханд итгэж байгаа хатуу итгэл маань баг. Энэ л биднэрт байвал бурхан биднээр дамжуулж хамгийн агуу зүйлсийг үлдэж чадна. Тэгэхээр Муди яг тэрүүд одоо Мудийн тэрүүд Spurgeon гэдэг хүн те одоо англи сүнсний агуу том сэргэлт хийж байсан. Тэр Spurgeon гэдэг хүн лекц уншдаг тийм ээ. Одоо Лондонгийн дүүрийн театрууд бүтэн сизнаа хааж агаад тийм мань хүн одоо ингээд бүтэн сизний турш тийм Лондонгийн одоо дүүрийн сизний турш мань хүн номлодог байсан гэж байна. Тэгэд удамжаар дүүрэн хүмүүс ингээд очрлоо зогсчихсон. Тэр хүн дээр орж тэр үгийг сонсох юм байна. Тэгээ Муди боломж таарад яг тэр нөгөө текстнийхаа ингээд заалны дөнгөж хаалгаар орж таарсан гэж байгаа. Тэгээ яг тэр нөгөө нэг Spurgeon-ыг ярьж байхдаа мань хүн харж ясна мань яг нэг зүйл ойлгосон. Энэ ингээд бүх хүмүүс бурхан руу хандаад энэ хүнийг сонсох гээд ингэж зүтгэхэд байгааг ерөөсөө энэ Spurgeon хийгээгүй байна. Бурхан хийж байгаа юм байна. Бурхан энэ хүмүүсийг дуудаад өнөөдөр сүнсний сэргэлт бий болгож. Бурхан энэ хүмүүсийг заал руу дуудаж. Бурхан энэ Spurgeon-оор дамжуулж өөрийнхөө үгийг өгч байгаа юм байна. Энэ үднээс Mr. Spurgeon биш. Бурхан хийж байгааг олж харсан гэж байгаа. Тэгээд
мань хүн өөрийгөө бурхан зориулахад энэ Муди гэдэг хүн энэ 19 дэх зууны үед Англи, Америкт сүнсний хамгийн агуу сэргэлтийг авчирч чадсан гэж байгаа. Хамгийн жирийн гутлын худалдаач байсан хүн. Тэгэхээр өнөөдөр бид нар бүгдээрэнд нь тэр гайхамшигт боломж байгаа гэсэн үг байна. Бид нар юу хийх ёстой вэ гэвэл өөрсдөө бурхан дүүлсэхт агуу төлөвлөгөө гаргахаа болцгоо. Тийм ээ? Өнөөдөр бид нар бурхан итэг, тийм ээ? Бурхан надад хайртай гэдгийг бид нар олж харах ёстой. Бурхан бидний амьдралд үйлдэж байгаа нь агуу үйлсүүдийг бид нар олж хар. Тийм ээ? Бурхан миний амьдралд өнөөдөр юу үлдээд ирвэ гэдгийг харж ивэл маргааш миний бурханд итгээд алхах итгэлийн амьдрал сөхрөхгүй. Тийм ээ? 96 онд гişгэн өдрийг Унгарт очиход бурхан одоо миний амьдралд нэг том өөрийгөө агуугаар харуулсан байхгүй. Би та нарт ярьж ирсэн. Би хагалгаа хийлгээд намайг анх очсон чинь хагалгаа хийхгүй гээд. Тэгээд хэрвээ тэр хагалгааг би тэгэхэд хийлгээгүй бол би үнэхээр удахгүй нас орох байсан. Надад үнэхээр одоо миний эрүүл мэндэд аюу дорой болцсон байсан. Тэгсэн чинь одоо яг зориод очсон чинь ингээд хагалгаа хийхгүйгээд 3 сарын турш одоо яг тэр ингээд Унгарт хийдэмээ суугаад тэгсэн чи яг нэг өдөр эм чинь хийе гэж шийдээ. Тэгээ мөнгөнд төлөөд хийлгээд тэгээ би эдгэрсэн. 21 хоногийн дор. Тэгэд үнэхээр тэр бол одоо миний итгэлийн амьдралд аюу тун нөлөө үзүүлсэн баг. Баах бурхан чинь ийм бодиттой юм биш. Бурхан ийм агуу юм биш. Яг л тэр 3 сарын турш бол би одоо үнэхээр явж байхдаа хүртэл одоо ингээд одоо бол бид нар ингэж шүү. Өглөө босоо залбирнаа. Одоо ингээд бид нар аюу тийм одоо ингээд юу гэдэг тавтаа тухтаа тий цаг зардаг одоо ингээд скедултэй бурхан залбирч байгаа. Яг үнэхээр бид нар хоолой тулаад ирэхэд ерөөсөө скедулгүй залбирч эхэлдэг шин. Метроор явж байхдаа яа бурхан минь help me тий гадуур гараад явж байхдаа ч гэсэн өөрөө ирэхгүй help me тий what am I gonna do тий би одоо яах юм бэ тий help me тий үнэхээр 3 сар одоо ингээд бурханд ингэж хандсны дараагаар бурхан надад миний амьдрал дээр гайхамшиг үйлдсэн баггүй. Тэгэд энэ бол яг миний итгэлийн амьдралд аюу өчтөй нөлөө үзүүлсэн тий. Харамсалтай нь одоо би үнэхээр бүтэхгүй тий найдваргүй, итгэмжгүй тэнэг хүн учраас би тэр хичээлийг аюу удаан сурсан баг. Тэгээд дараа нь ингээд би 99 онд Америкт ирчгээд бас ингээд мөнгө байхгүй тий ажил байхгүй. Тэгээд би яг ингээд нэг яг тийм байдалд ороход дахиад бурхан руу хандчих шít. Тэгээд би ингээд нэг пүүлний хажууд ингээд залбираад явж исэн баг. Бурхан минь help me тий одоо яах юм бэ одоо? Яаж амьдрах юм бэ? Яах гэж энд ирсэн болоо? Яах гэж Америкт ирсэн ч ойлгохгүй байна шүү. Хүмүүс Америк явдаг гэхлээр л дагаад хүрээд ирсэн баг. Санамсаргүй манай нэг найз чи Америк явах уу? Тэгээд тэгээ гоё юм байлгүй тий. Тэгвэл чи тийш очиж виз аваарай. За авцсан тий. Тэгээ нэг хэдэн төгрөг өгөөд за чи ингээд Америкт очив. Америкт хүрээд ирсэн яах гэж ирсэн юу ч хийж яваа бүүм тий. Тэгээд тэр пүүлийн ирэг дээр ингээд би залбираад явжсэн чиг надад юу бурхан надад юу сануулсан бэ гэх. Намайг энээс хэцүү үдч бурхан намайг хаяагүй шүү дээ. 96 он. Энээс хэцүү үдч бурхан намайг хаяагүй байхгүй. Тэгвэл өнөөдөр ч гэсэн хаяхгүй. Өнөөдөр яг ингээд пүүлийн хажууд би хэнийг ч танихгүй, англи хэлж мэдэхгүй, ажиллаж байхгүй, тий? Сарда бага хэдхэн төгрөг юм $100 бид нар сарынхаа хүнсийг авдаг байсан тий. Бид нар ихтэй гэрийн цуглаад ярьж байсан ба. Эсвэл өдөр яг $100 барьж очиод шопперсоо сарынхаа хүнсийг авдаг байсан ба. 99 центтэй талахтай хэдэн талах яг одоо тэгж идэнтэй хэдэн дахиа тий хэдэн өдөр идэнтэй яг $100 багтдаг. Тэгэд ямар ч одоо амьдрал ирээдүй харагдахгүй байна тий. Тэгэд яг ингээд бурханд хандаад залбирч байгааг сануулсан баг. Нөө чамайг би ямар хэцүү үед хаяагүй байлаа тий. Өнөөдөр ч гэсэн чамайг хаяхгүй тий. Бурхан үнэхээр намайг хаяагүй байхгүй. Тий. Өнөөдөр бурхан надад аюу сайхан амьдрал өгсөн, олон сайхан найз нөхөд өгсөн. Өнөөдөр надад сүмийг өгсөн. 99 онд намайг юугаач мэдэхгүй тий сүмийн пүүлийн хажууд тий ангаагаад явж хахад бурхан энэ бүгдийг мэдчихсэн үгүй мэдчихсэн байхгүй. Ганцхан би итгэлгүй учраас миний сэтгэл санаа зовж ирсэн байна. Нөө бурхан намайг хаяхгүй. Тэ? Тэгвэл энэ бол бидний итгэл юм аа. Бид нар яг бурхантай ингэж алхаж ээж л бид нар маргааштай бурханд найдах итгэлийг олж авнаа. Библиэс бид нар Библийг А Б-г цээжлэх нь бид нар бурханыг таньж мэдж байгаа хэрэг биш ээ. Бурхантай хамт амьдарч бурханаар бид нар алхам бүрээ хамт амьдарч үзэх нь бидний бурханыг таньж мэдж байгаа хэрэг юм аа. Энэ л бидний итгэлийн бүтээн босгоно.
Хэрвээ бид нар ингэж амьдрах юм бол тийм үү? Өнөөдөр бид нар ингээд камп хийгээд маргааш бид нар дахиад хамт өнжөөд бид нар буцаад явхад бид нар дараагийн алхмууд тийм ээ. Окей. Би өнөөдөр амьдралдаа ямар шийдвэр гаргах вэ гэдгийг суугаад би Бурханаас асуудаг. Тийм ээ. Бурханаас бид нар илчлэлийг хүсдэг. Бурханаас бид нар үгийг хүсдэг. Тэгээд яг Бурханы хэлсний дагуу амьдардаг. Бурхан баруун тишээ гэвэл надад хичнээн зүүн тишээ алхмаарч байлаа гэсэн Бурханы хэлсэн учраас баруун тишээ алхдаг хүмүүс болох юм бол өнөөдөр энэ сүмээс олон гайхамшигтай хүмүүс төрж гарах болно. Өнөөдөр энэ бүгчим халуунд суугаад бидний өнгөрөөж байгаа цаг гарах үр жимсэн бидний итгэлийн амьдрал цоош нь өөрчлөлтийг авчрах боломжтой юм аа. Тийм ээ. Өнөөдөр бид нар жирийн энгийн байх тусмаа бидний амьдралаар дамжиж Бурхан агууг үйлдэх тэр боломж нь бүр илүү их гэсэн үг ээ. Өнөөдөр бид нар өөрсдөө голж байгаа бол харин сайн байна. Яагаад гэвэл Бурхан энэ өөрийгөө голж байгаа. Өөрийнхөө даруй дорой гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа даруй хүмүүсийг л Бурхан ашигладаг юм аа. Тийм учраас үнэхээр сүнсний хувьд бид бүтээн босцгоё, тийм ээ. Бурхан хатуу итгэцгээе. Бурханд итгэн гэдэг бол ерөөсө хобби биш ээ. Энэ бол нэг клуб биш ээ. Энэ бол зүгээр тоглоом биш ээ. Энэ бидний чөлөө цагаараа хийдэг зүйл биш ээ. Энэ бол хамгийн сериусны зүйл шүү. Тийм ээ. Үнэхээр би Бурханд итгэх юм уугүй юу? Үнэхээр би Бурханд итгэж байгаа бол би өнөөдрөөс ихсүүлээ би асуудалд ингэж хандгаа болох ёстой. Тийм ээ. Би ямар ч асуудлыг би маргааш өөрөөр шийдэхгүй. Би маргаашийн төлөвлөгөөг өөртөө гаргахгүй. Би Бурханаас асуунаа. Би Бурханыг сонсноо. Одоо бид нар дахиад 2 хичээл хийн. Энэ 2 хичээлээр дамжаад бид нар Бурханаас бид нар тий? Окей, өнөөдөр бид нар суугаад бодож байна тий. За би Бурханд итгэе, Бурханыг дагъя. Гэхдээ Бурхан намайг маргааш юу хий гэж байгааг тий? Намайг хаашаа явж байгааг би яаж мэдэх юм бэ? Тэгвэл яг энэ асуултын хариултыг бид нар дараагийн 2 хичээлээс авах болно. Маргааш бид нар амьдралдаа шийдвэр гаргахад Бурхан надад хэрхэн хэлдэг юм бэ? Би Бурханаас хэрхэн үг авах вэ? Бурханаас би хэрхэн шийдвэрээ гаргуулах юм бэ? Тийм ээ. Үүнийг бид нар суралцах болно. Энэ бидний амьдралд том өөрчлөлтийг авчрах ёстой юм аа. Тийм ээ. Өнөөдөр манай сүмд янз бүрийн итгэлтэй хүмүүс байгаа. Бурханы тухай янз бүрийн ойлголцтой хүмүүс байгаа. Бид нар яагаад энэ номыг үзэж, яагаад бид нар энэ сургалтыг хийж байгаа вэ гэвэл бид нар олон зүйлийг өөр өөр янзаар хардаг байж болно. Гэхдээ бид нар хэдэн үндсэн зарчим дээр бид нар нэгдвэл байх ёстой. Тэр хэдэн үндсэн зарчмыг бид нар өнөөдөр суралцж байгаамаа. За тэгээд баярлалаа. Энэ өнөөдөр ихний хичээл нь тэгээд өнөөдөр ороо юм эсвэл маргааш өглөө бид нар дараа дахиад 2 хичээл байгаа. Би үнэхээр бүгдээрээ суугаасаа гэж хүсэж байна. Яг бол энэ ихний хичээл дээр бид нар Бурханд хандах хандлага хэрэг бид нар зөв тодорхойлж чадвал дараачийн Бурханд хандаж суралцах. За. Тэ? Бурханд хандах энэ суралцах зүйлс биднэрт илүү зөв болж тусах юм аа. Тийм учраас үнэхээр бид нар хоцорч ирсэн ч гэсэн хүмүүсээ тэ уг нь яг хамт бүгдээрээ хамт яг энэ хичээлийн хамт суралцъя гэж хүсэж байсан юм аа. Тэгээд хамт залбираад энэ цагийг дуусгая.